За одоо олон жил бид нөгөө нэг манай жуулчны тоо өсөж гинэ гэсэн мөртөө нөгөө жуулчд нь орж ирээ мөнгө оруулдаг, мөнгө аваад гарчдаг гэдэг нэг хятад хэдэн барилгачдын ажлыг талаар л бухимдаад байгаа шүү дээ. Өнгө үзэмжээр шийдчихдэг гэдэг. Тэр энэ дээр одоо ямар онцгой анхаарал тавьж байгаа юм бэ? Өнөөдөр энэ ажиллах хүчийг оруулж ирж байгаа нөхдүүд чинь болвол энэ хөдөлмөр эрхлэлтийн санд тэр хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээр тэмцэх хэмжээний төлбөрийг нь төлөөд яваад байдаг. Гэтэл нөгөө хятад нөхдүүд чинь болвол 90 хоногийн визтэй орж ирчээд барилгын компанид ажиллаж мөнгө аваа гарчдаг. Тэр сам манд мөнгө төлөх байтугай энд 5 цагаас үрэх байтугай мөнгө аваа гарчдаг. Гэтэл хамгийн харамсалтай жишээ бол өнөөдөр төвдөд 3 сая жуулчин жилд ирж гин гэж бодоход тэр жуулчид болвол сард одоо бараг $500 дунджаар зарцуулж байгаа. Тэгтэл манад 500 мянган жуулчин жилд ирж гинэ гэж бодоход $100 хүрэхгүй шүү дээ. Тэгээ жуулчдын тоо өсөд байна гэдэл байдаг. Тэ энийг ялгаж чаддаггүй. Тэр энэ хідэн одоо жуулчин нэртэй ажиллагчдыг юу яах юм бэ? Энэ дээр ямар нэгэн өөрчлөлтүүд хийх бодол санаа байна уу? За тэр жуулчдын тухайд бол түрүүний $100 жуулчд оруулж ирдэг гэдэг энэ байдал бол бас арай өөрчлөгдсөн юм билээ шүү. 9 хоног манад жуулчилж байгаа нэг жуулчин нэг $1500 оруулж байгаа юм билээ. Тэгээ Монгол банк байгаль орчин аялал жуулчлалын яам 2 жил тутамд жуулчдаас орж ирж байгаа орлого зарлагыг бол дүгнээд ингээд хоорондоо тооцоо хийгээд явдаг ийм мэдээлэлтэй юм билээ. Тийм учраас бол нэг хэдэн жилийн өмнөөс хоосон шихуу орж ирээд нэг $100 өрсөн болоод яваад байдаг гэдэг ийм нөхцөлд бол бас өөрчлөгдөж байгаа юм байлээ шүү. Тэр дундаа бол жуулчдын тоод манай улсад ажиллаж байгаа олон суралцж байгаа иргэдэг оруулдаггүй. Яг тодорхой хугацаагаар аялал жуулчдаар ирж байгаа энэ жуулчдын тог оруулж байгаа. 2019 онд бол бид одоо 577 мянган жуулчин авсан. Үүнээс $607 сая орлогыг улсынхаа эдийн засагт оруулсан билээ. Тэгээ үнэхээр одоо энэ COVID-19-тэй холбоотой вакцины асуудал шийдэгдвэл доос энэ аялал жуулчлалаа хөгжүүлэх улмаар засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон 1 сая жуулчин доос татах эхний ээлжинд энэ боломжууд одоо бидэнд бас бүрэн дүүрэн байгаа юм билээ. Энэ чиглэлд энэ хуулийн төслийн үйлчлэлсийг чин сэтгэлээс хүсэж байгааг эцэст нь илэрхийлье.